Улсын их хурлын дарга ирхэн шүү дээ. Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааны хянан шийдвэрлсэн тухай 02 дугаар дүгнэлтийг 2026 оны 4 дугаар сарын 2-ны өдөр Улсын их хурлд ирүүлсэнийг хууль зүйн байнгын ороо Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дугаар зүйл заасан журмын дагуу 2026 оны 4 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Байнгын орооны хуралдаанд Монгол Улсын их хурлын эзэмсэн төлөөлөгч Улсын их хурлын гишүүн О. Батнаярамдал үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн талаар танилцуулсан бөгөөд Улсын их хурлын гишүүн Д. Зөгтбаатар итгэмжсэн төлөөлөгчөөс үндсэн хуулийн зэц мэргэжлийн нэгдсэн холбоог бусад холбоо хуулийн этгээдээс ялгаатай гэдгийг онцолж тайлбар үндэслэл өгсөн хэсэг талаар асуулт асууж хариулт авч Улсын их хурлын гишүүн П. Сайн зориг үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх зүйтэй бөгөөд мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж хуулийг болсонгүй болгож сайжруулахын зүйтэй талаар үг хэлсэн болно. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1 дэх хэсэгт мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хөргүүлнэ. 7 дугаар зүйлийн 7-гийн 1, 7-гийн 2, 7-гийн 3, 7-гийн 4 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8-ийн 1, 8-ийн 4, 8-ийн 6, 8-ийн 7 дугаар хэсэгт улсын дээд шүүх, 8 дугаар зүйлийн 8-ийн 2, 8-ийн 3, 9 дугаар зүйлийн 9-ийн 3 дахь хэсэгт улсын дээд шүүхийн 5-ын газар гэсэн Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дахь заалтад шүүхэд гомд гаргах, шудраг шүүхээр шүүлгэх хэрэгтэй. Монгол Улсын үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт Монгол улсад шүүх хэрэг мэдлийг гагцгүй шүүх хэрэгжүүлнэ. Монгол Улсын үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн зохион байгуулалт үйл ажиллагааны эрх зүйн үндэсийг хуулиар тогтооно. Монгол Улсын үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 5 дахь заалтад хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх гэсэн заасанд тус нийцэг байна гэсэн Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 2 дугаар дүгнэлтийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дугаар зүйлийн 84-2 дахь заалтын дагуу хэсэг заалт бүрээр санал хураалт явуулахад байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олон хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хэлсэн талаар хууль зүйн байнгын орооны санал дүгнэлтийг хэлсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За хишиг Дэмбэрлийн Тэвүүжин гишүүн танилцуулах ёсонд баярлалаа. Тэгээ цэцгийн дүгнэлт